Жон Траволта маш удаан хугацааны дараа царайгаа харуулан тайзан дээр гараад дараагийн хүнийг зарлах ёстой байсан ч гинт уйлаад эхэлдэг. За та бүхэнд өнөөдөр Жон Траволтагийн талаар ярьж өгье. Бичлэгээ сонсож эхлэхийн өмнө subscribe дарахаа мартав. Жон Траволтагийн хувьд жүжиглэхээс илүү бүжгээр одуулсан гэдгийг та нар мэдэх үү? Дөнгөж жүжигчин болоод удаагүй байх үе нэгэн алдартай бүжгийн хэсэг байдаг. Энэ бол Saturday Night Fever гэдэг кинонд гардаг хэсэг байгаа. Бүтээсэн зардлаа 68 дахин нугалж олсон гайхалтай кино. Алдартай тухайн үеийн диско данс од болсон нь энэ кинотой холбоотой. Жон Траволтагийн хувьд энэ кинонд гол дүрдэн тоглож өдөр нь будаг зарж дэлгүүрт ажилдаг жирийн нэгэн залуу. Оройн дискод орж балааг нь авдаг 19 настай шоучин залуугийн дүрийг бүтээсэн. Анх энэ кино гарахаас өмнө хүмүүс энэхүү диско төрлийг ойлгодоггүй, онцгүй, сонин гэх мэтээр боддог байсан. Энэ кино гарсны дараагаар Тарписто диско руу явах хүмүүс маш их болсон. За та бидний ээж аавын үеуд гэх юм уу да. Тухайн үед диско од болоод тарпиз өмсдөг байсан талаар бид сэргээж 3-аар мэдэх байх. Энэ бүжгийн төрлийг од болгосон нь ямар нэг дуучин биш, хамтлаг биш, бүжигчин биш, зүгээр нэг жүжигчин залуу байсан. Энэ киноноос олныг хүртээд болсон дуу зөндөө байсан. If It's Your Love, Bee Gees-ийн Stay in Live. Энэ хоёр дууны хувьд Saturday Fever гэх энэхүү киногоор олонний хүртэл болж гарч ирсэн. За энийг сонсож байгаа та бүхэн бараг мэдэхгүй байх. Та бүхний аав ээж их сонсдог байсан байлгүй. Түгээр зогсоогүй энэ киноны постэр нь Жон Траволтаг нэлээд од болгосон. Энэхүү диско данс гэдэг төрөлд алдартай болж мөнхлөгдөж үлдсэн энэхүү постэр. За энэ позыг авсан үеийн сонирхолтой мэдээлэл байна. Постерын зураг авах өдөр Траволтагийн хувьд шүнжин зураг авалт хийсэн нэлээд ядарсан байдалтай байсан. Зураг авч ирсэн хүн олон цаг зураг аваад наад поз чинь нэг л таалагдахгүй байна агшоо. Жохо эвтэйгэн зогсчооч гэд хэлтэл энэнд ууралсан Жон Траволта аманда fuck үгэлсэн чигээрээ ууртаа царайтай нэг хурууга дээшээ өргөд хөлөө алцаагаа зогссон. Энэ нь тэр постерын түүх байгаа. За тэгээд энэхүү киногоор алдартай болсон Жон Траволтагийн хувьд гэх юм бол ердөө 20 хэдэн наснда Оскарын шагналд нэр дэвшсэн. Үнэхээр гайхалтай амжилттай явж байсан Траволтод нэгэн харамсалтай үйл явдал тохиолддог. Энэ нь түүний найз охинтой холбоотой асуудал байсан. Тухайн үед Траволта олон жил үерхсэн эмэгтэй байсан. Адилхан жүжигчин дээрээс нь цуг кинонд тоглоод анх танилцж байсан гэдэг. Гэхдээ нэг асуудал байсан. Тэр нь юу вэ гэхээр мань хоёрын хувьд 18 насны зүрхтэй. Цуг тоглосон кинон дэр ээж хүүгийн дүрийг бүтээсэн. За манайхаар Нара говийн бор 2 юм уу да тий. За охины хувьд бол өмнөх нөхрөөсөө салсан 40 настай бэлэвсэн эмэгтэй. Траволтагийн хувьд дөнгөж 20 гарч яваа жүжигчин залуу. Тэгээ мэдээж хэрэг эргэн тойрны хүмүүс мань хоёрын харилцааг хүлээн зөвшөөрөхгүй, юу ч мэдэхгүй хүүхдийг уруу татаж байна. Өөрөөсөө ичихгүй байна уу гэх мэтлэн Даяна руу дайралт өгч байсан. Даяна гэдэг нь тэр эмэгтэй жүжигчний нэр. Гэхдээ энэ хоёрын хувьд тэр асуудлыг огт тоолгүйгээр олон нийтэд ил үерхлээ үргэлжлүүлсэн. Тэрч байтугай Траволтагийн хувьд гэрлэх санал хүртэл тавьж ирээдүйд гэрлэхээр тохиролцсон байсан. Гэвч Траволтагийн хувьд маш харамсалтай мэдээг сонсдог. Гэнт Даяна хөхний хор тавдрын эрт үе гэж онцлогоо гард. Тэгвэл Траволтагийн хувьд найз зүгээс сайн асруул гайхамшиг тохиолдож магадгүй гэж итгэн хажуунаас нь огт холдохгүй байсан. Гэвч харамсалтай нь Даяна хор тавдартай гэсэн мэдээг дуулсны 1 жилийн дараа өөд болдог. Даяна амьсгал хураах үед Жон Траволта кино зураг авалттай байсан. Гэвч энэ мэдээг сонсон Траволта маш их сэтгэл санаагаар унж тэр өдөр хөгжилтөө царай гаргаж жүжиглэх хэсгэж хийж чадаагүй. Мэдээж хэрэг тэр байдлыг ойлгосон зураг авалтын баг зураг авалтаа хойшлуулсан. Гэвч тэрний дараагаар Траволта хэсэгтээ нүүрэндээ инээмсэглэл тодруулаагүй гэдэг. Энэ үед Даяна нь маш олон жил мөрөөдөж ирсэн Emmy Awards-ын шагналыг авахар болсон. Гэвч оронд нь Жон Траволта гарч ирээд нулимс туслуулан шагналыг гардаж авдаг. Энэ үед Траволтагийн сэтгэл санааг дээрдүүлсэн зүйл бол дуу хөгжим байсан. Дуу сонсонгоо хэцүү мөчүүдээ түр зуурч гисэн мартаад тэр үед ихэвчлэн мюзикл үзэх гэж явдаг байсан. Тэгж явж байх хугацаанд баг багаар сэтгэлийн шаналлан тайтгарч хуучны өөрийгөө эргүүлж олж авдаг. Тэр үед Траволта одоо ахиж мюзикл үзэхэ болоод өөрөө мюзикл тоглохоор сэтгэл шулуудаж сонгон шаргуулалтанд оролцохоор явдаг.
Saturday Night Fever гэдэг киногоор од болсон жүжигчин болохоор сонгон шаргуултанд бараг орох шаардлагагүй баян хөөртэйгээр угтаж авдаг. Тэгээд Travolta-гийн нэгэн мюзикл киноны гол дүрийг авахар болдог. Энэ кино нь Saturday Night Fever-ыг хүртэл амжилтаараа давж тухайн үедээ дэлхийн хэмжээнд нэгт бичигдсэн мюзикл кино болж чадсан. Энэ киноны хувьд гэвэл өдий хүртэл олон удаа ремейк хөлбөр нь хийгдэж байсан классик мюзикл төрөлд маш алдартай кино Grease юм. Ахлах сургуулийн хүүхдүүдийн хайр дурлал нөхөрлөлийг харуулсан мюзикл кино. Энэ кино нь ашиг орлогоо 60 дахин нугалсан. Өөрөөр хэлбэл бүр маш их ашиг орлого олсон гэсэн үг. Гэхдээ нуугаад явах уу би энэ киног анх удаа сонсож байна. Магадгүй үзэж байсан хүмүүс байвал комент үлдээгээрэй. За эргээд John Travolta-гийн намтар руу орцгоё. Ямар ч тач энэ кинонд тоглосны дараа John Travolta-гийн хувьд бүр дэлхийн од болсон. Тэрч байтугай тайзан дээр урьж дуулуулахыг хүссэн хүмүүс бүр хаасайг. Тэгээд ч болоогүй Английн гүнж Дайанаг хүртэл дурлуулад амжсан. Дайана гүнж бүр мань хүнийг өөрийн ордондоо хүртэл өрсөн байгаа. Тэгэд болоогүй Дайана гүнжтэй бүжиглсэн гэж боддоо. Дайана гүнж киног нь үзсэн краштайгаа бүжиглээл зөөр бөөн баяр. John Travolta-гийн хувьд гэх юм бол харин гүнжийн ордонд урагдаа дээрэс нь бүжиглээд бараг зүүдлээгүй үйл явдал байсан биз. За тэр яг буцаад ярианы үргэлжлэл рүү орцгоё. За тэгээд Travolta тэрхүү мюзикл киногоор зөвхөн Дайана гүнжийн сэтгэлийг булаагаагүй. Тэр дунд нь нэгэн царайлаг эмэгтэй жүжигчин байсан. Тэр жүжигчин бол комеди төрлийн кинонд тоглож нэр хүндтэй болсон Kelly Preston юм. За тэгэхээр алдартай киноноос хэлбэл Arnold Schwarzenegger-ийн тоглосон Twins буюу Ихрүүд гэсэн кинонд тоглодог. Бас миний мэдхээр Sky High гэдэг нэртэй супер баатруудын тухай нэгэн хөөрхөн кино байдаг. Тэрний гол дүрийн залуугийн ээжийн дүрээр тоглол. За тэгэхээр аав ээж хоёр нь супер баатар бөгөөд дэлхийг маш олон удаа аварсан. Аав нь супер хүчтэй тэгээ ээж нь нэстэг. За цаашаа нэг олон юм яриад яах вэ? Үзсэн хүмүүс бараг л мэдэж байгаа байлгүй. Энэ эмэгтэй жүжигчин 80-аад оны үед алдартай шаргал үстэй царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг байсан. Гэвч нэгэн асуудал байсан. Келлигийн хувьд гэвэл аль хэдийн гэрэлсэн учраас тэр хоёрын харилцааг гүнзгийрч чадаагүй. Тэр явдлаас хэдэн жилийн дараа нэг киногоор дамжуулан дахин хоорондоо учирч тэр үед Келлигийн хувьд аль хэдийн нөхрөөсөө салцсан мань хоёр арай гэж сингл байсан. Тэгээд мэдээж хэрэг цуг хоолнд орж вайн хувааж угаад дотноссон. Гэвч Travolta Kelly хоёрын тухайд Келли нөхрөөсөө салаад нэг залуутай өргөтөл нөгөөх нь амар хартай, дээрээс нь түргэн ууртай, бүр Келли рүү буудаж хүртэл байсан. Азар айхтар хүн чархаа аваагүй эрэгтэй үнтэй харилцаа тогтоохоос бүр залхацсан байдалтай байсан Келлиг. Travolta-гийн хувьд хайртай эмэгтэй нь хөхний хор тавдраар өөд болсон гэд хоёулаа л өөрсдийн гэсэн зовлонтой. Хаширсан ч гэсэн таарах ёстой хүмүүс таардаг гэдэг шиг болцож байгаа сүлд нь гэрэлтэй хүртэл батлуулаад хөөрхөн хүүтэй болж ад жаргалтай гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. Тэрний дараа алдарт кино Pulp Fiction Nicolas Cage-тэй хамт тоглосон Face Off гэх алдартай кинонд тоглож John Travolta-г бараг л дэлхийд мэдхгүй хүн байхгүй болсон. Яг кино урлагт амжилттай явж байх он жилүүд хүүн бусдаас нэг л өөр байгааг олж мэддэг. Учир нь хүүн аутизмтай байсан. Тэгээд түр зур кино аварлагаас завсарлага авч хүүдээ илүү их анхаарал хандуулах болсон. Гэвч хүүн 16 наснд хүрэх яг тэр үед гэр бүлд нь нэгэн харамсалтай үйл явдал тохиолдсон байна. Шинэ жил болох гээд баяраа тэмдэглэх гээд арал дээр үнэтэй зочд буудалцахлаад байж байтал шүршүрд орж байсан хүн гинэт таталт өгөөд ухаан алдаад унтсан. Яг л тоглож байгаа байлгуудыг гимээр хүн тэр чигээрээ амьсгал хураас. Ердөө хэдхэн минутын дотор хүүгээ алдсан Travolta-гийн хувьд гүн шоконд ороод түүнээсээ гарч чадахгүй байсан. Travolta-гийн хүү өнгөрсөн гих мэдээ маш хурдан тархаж сэтгүүлчид хүн яагаад өнгөрсөн талаар асуулт асуудаг. Travolta тэр үед манай гэр бүлд хизээч нөхөж болшгүй гунигтай үйл явдал тохиолдлоо. Үүнийг давж гарахад хугацаа хэрэгтэй гэж хариулдаг. Энэ асуудлаас болоод Travolta удаан хугацаанд кино урлагаас холддог. Маш удаан хугацааны дараа олон нийтэд ил гарсан ч өмнө нь нөгөө бүжгэлдэг байсан царайлаг залуу, дээрээс нь Дайана гүнжийг хүртэл дурлуулж байсан нөгөө сайхан залуу алга болж халзарсан үстэй бүдүүн хөгшин ах болж хувирсан байдаг. Хүүгээ алдсан тэр хэцүү үеийг давж гарахын тулд Travolta-гийн хувьд Scientology гэх шашинд бүр орсон байгаа. За Scientology гэдэг шашны хувьд гэх юм бол Том Круз жүжигч энэ шашинд явдгийм байна. За энэ шашин байна штэ. Хүнийг хар гаргийн хүн анх дэлхийд авчирч бий болгосон.
Бид одоо зовлон мэдэрч байгаа нь өмнөх ой санамжтай холбоотой. Өмнөх ой санамжаа арилгах юм бол зовлонгүй болох боломжтой гэх мэтчлэн хүний санаанд оромгүй сонин зүйлээр хүнийг мунхруулдаг ийм шашин байна. Тэрч болоогүй энэ шашинтай холбоотой Battlefield Earth гэх хар гаргийнхантай холбоотой кинонд хүртэл тоглож тэр үед онгоц жолоодох гэдэг хоббитой хүртэл болсон байгаа. Зүгээр нэг хеликоптер буюу хувийн нисдэг тэрэг биш, бүр маш том онгоц жолоодох болж гэрээ хүртэл онгоцны буудал шиг загвартай болгосон. Буцаа сэтгэл санаанд ирдэж кино урлагт эргэн орсон ч өмнөх шигээ амжилт үзүүлж чадалгүй баг багаар мартагдаж эхэлсэн. За тэгээд актимийн шагнал гардуулахын тулд Идина Мензел гэх эмэгтэй дуучныг зарлах ёстой байтал мань хүн удаан хугацаанд тайзан дээр гараагүй сандарсан уу яасан. Адил дазим гэд аваа ичдэг. Идила Мензел сая хэнийг дуудсан бэ гэж бодон гайхширн тайзан дээр гарсан. Дуучин маань хүртэл хөг алдаад онгоо болсон. Хүмүүс сошиалд арх ууцсан байсан байх та. Айгүй бол тэр шашин тийм байна уу гэж мийгээд комментод амар их бичсэн. Тэгвэл үйл явдлаас Идина Мензел гих дуучин маань тэгтлээ олны танил болоогүй байсан ч Джон Траволтагийн ачаар бүр их олон танигдсан юм. Гэсэн ч Траволта ахаад сэтгэл санаагаар унаж бүр гэрээсээ гарахаа болд. Тэр нь эхнэр нь хүүхний хор тавдартай гэсэн харамсалтай мэдээ дуулгасан. Гэсэн ч Траволта ахаад сэтгэл санаагаар унаж бүр гэрээсээ гарахаа болд. Тэр нь эхнэр нь хүүхний хор тавдартай гэсэн харамсалтай мэдээ. Өмнө нь хайртай байсан эмэгтэйгээ яг адилхан хүүхний хор тавдраар алдаж байсан. Гэвч Траволтагийн хувьд гайхамшиг тохиолдож магадгүй гэж итгэн нэг өдөр ч гэсэн холдлохгүйгээр эхнэрээ сахиж байсан. Харамсалтай нь гэрэлснээс 28 жилийн дараа Траволтагийн эхнэр Келли 57 наснда өөд болсон. Тэрнээс хойш хэсэгтэл Траволта гэрээсээ гарахаа болсон юм. Хэдэн жилийн дараа Оскарын шагнал гардуулах ёслол дээр өргөдөж тэр үед дараагийн хүнийг зарлах ёстой байтал гинэт уйлж эхэлсэн юм. Траволтагийн хувьд кино урлаг гэхээс илүү гэр бүлтэйгээ цагийг өнгөрөх болж завтаа үедээ онгоц жолооддог болсон юм. Гэсэн ч сүүлд Cash Out гэдэг кинонд тоглосон байсан. За би энэ киног бол үзэж амжаагүй байгаа. За бичлэг таалагдсан бол та бүхэн subscribe хийхээ мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.